За өнөөдрийн сэдэв бол экспорт гэж юу вэ? За экспорт гэдэг сэдвийг ярихын тулд Монгол улсын экспортын бүтээгдэхүүний талаар. За тэгээд Монгол улсын экспортын гол бүтээгдэхүүнүүд юу байдаг талаар ярина. Тэгээд бас зарим чухал англи үгсийг бас давхар тайлбарлаад явъя гэж бодож байна. За экспорт гэдэг бол тухайн улс орон өөрийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, хөрөнгө, технологиг бусад улсад зарах, гадагш нь гаргах ийм хэлбэр юм. За үүнийг бол экспорт гэж хэлж байгаа. Тухайн улсын экспортын бүтцийг хараад тэр улсын хөгжил, хүчин чадал, эдийн засгийн хүчин чадлыг бас давхар харах боломжтой. За энэ зураг дээр болохоор 2024 оны Монгол улсын экспортын мэдээллийг дугуй диаграмаар харуулсан байна. За энд манай улсын гол экспортын бүтээгдэхүүн бол чулуун нүрс. Бараг 59 буюу 60% эзэлж байна. За чулуун нүрсийг бол coal гэж нэрлэдэг. За дараад нь болохоор цэсийн хөдөр. За 19 бараг 20% эзэлж байна. За цэсийг бол copper гэж нэрлэдэг англиар. За дараад нь болохоор 4% төмрийн хөдөр эзэлж байна. За төмрийн хөдрийг бол iron ore гэж нэрлэдэг. За ингээд манай улсын экспортын бүтцийг харах юм бол манай улс бол ерөнхийдөө ашигт малтмалыг олборлож гадагш нь гаргадаг. Өөрөөр хэлбэл олборлох аж үйлдвэр хөгжсөн ийм улс юм. Боловсруулах биш, олборлох. Тэгэхээр энэ олборлох аж үйлдвэр хөгжсөн улсын хувьд бол ихэвчлэн хөгжиж буй орнууд юм уу эсвэл буурай хөгжилтэй орнууд байдаг. За экспортын бүтцээс харуул манай улс бол буурай хөгжиж буй орны тоонд орж байна. За coal is country's main export. Нүрс бол улсын гол экспорт юм а гэсэн өгүүлбэр байна. Манай улсын хувьд бол гол экспортын бүтээгдэхүүн чулуун нүрс байна. За дараагийнх нь болохоор the wine is made for export. За made for export гэдэг үг нь болохоор экспортод зориулж эсвэл тухайн зүйлд зориулж хийсэн байх юм бол үүнийг бол made for гэж хэлдэг. За энэ дээр бол даасыг экспортлох гэж үйлдвэрлэдэг тэр тухайн улс гэсэн санаа явж байна. Koreans understand that unless they export their own culture, it's die гэсэн өгүүлбэр байна. За энэ дэр юу гэсэн үг вэ гэхээр солонгосчууд өөрсдийн соёлоо гадаадд экспортлохгүй бол мөхөн гэдгийг ойлгодог гэсэн өгүүлбэр байна. За экспорт болвол улс болгоны экспорт бол өөр. Зарим нь бол соёлын экспортыг экспортлж байгаа. Жишээлбэл энэ түрүүний солонгосын жишээн дээрээс бол өөрийнхөө соёлыг гадаадд сурталчилж тэрнээс их хэмжээний мөнгө олдог байна. Зарим газар бол газар тариалан эрхэлж тэрнээс экспорт олдог. Зарим газар бол ашигт малтмалынхаа нөөцийг ашиглаж экспорт ийм гол бүтээгдэхүүн болгодог. Тэгэхээр тухайн улсын газар зүйн байрлалын онцлог хөгжлийн ялгаатай байдлаас шалтгаалаад экспортууд янз бүрийн байдаг байна.